Сайн мэцхан өрхөн үзэгчдээ зочны цаг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн зочноор зам тээврийн хөгжлийн сайд Гамбатыг урьлаа. Энэ өдрийн төргий. Баярлалаа. Тэгэхээр зам тээврийн хөгжлийн яам бол одоо агаарын зам, төмөр зам, усан зам, хоолой зам маш олон чиглэлд одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэ? Тэгэхээр өнөөдөр одоо энэ салбарын хөгжлийг ер нь та юу гэж харж байна? Эндээс ярьцгаая гэл. За юуны өмнө телевиз үзэгчтэйгээ энэ үчи амар амгалан гэлтгий. Тэгэхээр манай тээврийн хөгжлийн яам бол таны хэлдэг энэ 5 төрлийн энэ тээврийн салбарыг хөгжүүлэхийн төлөө бол одоо зорилттой ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол яг манай сүүлийн жилүүдэд бол энэ замынхаа чиглэлийг илүү төлөвлөгөө анхаарчихсан. Нийслэл хотод учиртай авцмаар холбохын ажил дээр төлөвлөгөө анхаарад за босоод энэ чиглэлүүд бол арай сул урсгалаар нь орхисон юм байдлаар ажиглагдж байна. Тийм учраас авт тээвэр, за агарын тээвэр болон усан зам, за тэгээд хоолойн тээвэр, за цаашдаа ингээд төмөр замын асуудлаа ингээд зохицоор нь хөгжүүлэх тал дээр бол нэлээд төлөвлөгөө анхаарч ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр бол нүүрс тээвэрлэлт нэмэгдсэн. Бидний гол анхаарал экспортлог бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо гашуун сухай чиглэлийн төмөр замын асуудал маш олон жил яригдлаа. Өнөөдөр зогссон. Энэ асуудлыг яаж өргөжлүүлэх вэ? Тийм. Тэгэхээр өнөөдөр 5 толгой гашуун сухайтын чиглэлийн энэ 267 км төмөр замын суур бүтцийн ажил бол 50% явагдаж байна. За энэ бол Хөгжлийн банкны санхүүжилтээр 200 сая долларын зээлээр доод бүтцийг бол бариад санхүүжилтгүй улмаас энэ ажил бол 2014 онд зогссон. За тэгэхээр одоо манай засгийн газар бол энэ замын санхүүжилтийн эхний асуудлыг шийдээд энэ сарда багтаад энэ ажлыг эхлүүлэх гэж бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Тэгэхээр энэ төмөр зам баригдсанаараа бол тухайн бүс нутагт 700 гаруй одоо ажлын байр шинээр нэмэгдэнэ. За тээвэрлэлтийн хэмжээ бол 30 сая хүртэл тонноор нэмэгдэнэ. Тийм учраас энд бол эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой ийм төмөр зам байх юм аа. Энэ төмөр замыг бид энэ сард эхлүүлээд за амжил 18 оны 1-р улиралд ашиглалтанд оруулах ийм зорилттой ажиллаж байна. Ямар ч гэсэн төмөр замын ажил бол урагшлах нь. Тэгэхээр агарын тээврийн асуудал манад бол маш том валютын урсгал байдаг шүү дээ. Тэ агарын тээвэрлэлтийн энэ нэмэгдүүлэх дээр ямар чиглэл өрөх вэ? За агарын тээврийн хувьд бол манай одоо агарын ялангуяа навигацийн орлого бол манай валютын одоо бас гол их өсвөрүүдийн бол нэг. За энэ агарын навигацийн орлогыг нэмэгдүүлэх, Монголын агарын орон зайд нэвтрэх онгоцны тоог нэмэгдүүлэхийн тулд бол хэд хэдэн яаралтай хийх ажлууд бол байна. Тухайлх юм бол одоо амжин өнгөрж байгаа онгоцны тоог нэмэгдүүлэхийн тулд бол мэдээж тэр нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс бол бид нэр газрын төхөөрөмжийнхөө хүчин чадлыг, техникийн шинжилгээг хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх юм зүйсний шаардлага гарч байгаа. Ингэснээр бол бид валютын урсгалыг одоо нэмэгдүүлэх ийм бүрэн боломжтой байж байгаа. За мөн дотоодын нислэгийн тоог нэмэгдүүлэх, дотоодын нислэг үйлдэж байгаа авиакомпаниудын паркийн одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинжлэх ийм зайлшгүй шаардлага бол байгааг бол онцлж хэлмээр байгаа юм. Дараагийн гол чиглэл бол та түрүү хэллээ шүү дээ. Зөвхөн л одоо зам тээврийн хөгжлийн яамыг бол нэг зам барьдаг, концессийн гэрээгээр зам бариагаад буцаж хүлээж авдаг. Ер нь л замын яам шиг хараад идэг гэдэг. Тэгэхээр бүх энэ чиглэлүүдийг тулгуур хөгжлөөрөө урагшилж ээж эн чинь эдийн засаг зам тээвэр үнэхээр жинхэнэ утгаараа мөнгө хийх энэ салбараа. Тэгэхээр дараагийн салбар бол манайх одоо далаад гарцгууч гэсэн усан тээврийн салбар байгаа. Энэ дээр одоо ямар бодлого байна? Тийм. Тэгэхээр энэ тээвэр бол өөрөө бол материалын үйлдвэрлэлийн салбар. За зам бол энэ бол барилгын ажил. Зам гэдэг нь өөрөөр хэлбэл зарлаг гаргаж тэр замыг бол барьдаг бол тээвэр маань энэ бол үйлчилгээ. Материалын үйлдвэрлэлийн салбар учраас бол энэ үйлчилгээ үзүүлээд орлого олдог ийм чиглэл юм л да. Тэгээ далайн тээвэр дээр л манай улс далайд гарцгүй улс дэлхийд далайд гарцгүй 44 орны бол нэг тэгээ 2 улсын дунд одоо авчирлагдсан ийм газар зүйн байршилтай ийм онцлогтой улс л да. Тийм учраас бол манай улсын хувьд далайд одоо хамгийн ойрхон гарцыг ашиглаж бид далайд гарах ийм боломжийг бол бид нэр бүрэн дүүрэн ашиглах ёстой. Өнөөдрийн байдлаар бид 2014 онд бүгд найрамдах хятад ард улстай дамжин өнгөрөх тээврийн хилцээр байгуулсан. За энэ хилцээрээр бол бид нар хятадын 7 бомтыг ашиглаж далайд гарах дүүгээр дамжиж одоо экспорт импортынхаа бараа бүтээгдэхүүнийхээ тээвэрлэх энэ асуудал бол шийдэгдсэн. Тэгэхээр бид нэр энэ боломжийг ашиглаж бол далайн тээврийг хөгжүүлэх, далайн гарцыг ашиглаж одоо өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох энэ ажлыг зохион байгуулна. За мөн үүнтэй уялдаад 2009 онд Монгол улсын засгийн газарт Хятадын засгийн газараас Тэнжин бомтын Дунзэн бомтонд
10 га газрыг 50 жилийн хугацаатай хөнгөлтэй нөхцөл манд олгосон байдаг. Тэгээ энэ өнөөдрийг хүрт энэ бол ажил хэрэг болж чадаагүй ингээд цаасан дээр байж идэг. Тийм учраас манай зам тээврийн одоо хөгжлийн яам бол энэ 10 га газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, энийг дотоодынхын аж ахуй нэгжүүдтэй хамтарч тэнд логистик төв байгуулах энэ ажлыг бол эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар бол тэр хятадын тэр Дүнзааны одоо 10 га газар бол зэрлэгэндээ баригдчихсан, хашаач байхгүй ингээд байж байна. Тэгэд эргэн тойрон тэр газар авсан компаниуд тэрийг логистик төв байгуулад өнөөдөр үйл ажиллагаа явуулаад нэг орлого олж авч байна. Тэгэхээр бид нэр энэ боломжийг ашиглаж чадахгүй үндсэндээ 7 жил алдсан. Тийм учраас энийг бол бид нэр энэ жил тэр хамтарсан компани байгуулад үйл ажиллагааг нь эхлүүлэхэд хоёрын компаниудтай нийлээд энийг өргөжлүүлнэ гэж бодож байгаа. За үүнтэй зэрэгцээд мөн дотоодын усан замын тээврийн асуудал байгаа. Энэ усан замын тээврийн асуудлыг бол бас мөн төрийн бодлогоор зэгцтэй зохицуулахгүй бол энд бас эрсдлүүд үүсдэг. Тийм учраас ялангуяа аялал жуулчлалын улиралд энэ дотоодын гол мөрнийг ашиглаж энэ усан замын тээврийг хөгжүүлэх тал дээр бас онцгой анхаарч ажиллах юм зүйсний шаардлага байгаа. Наа чи өстө шин сонсогдож шүү. Ер нь бол магадгүй өвсгөл далаад сонгоцсон. Өөр хаагур одоо дотоодын усан замын аялал жуулчлалыг нээх боломж гарцыг харж байна. За ер нь бол өмнө нь бол энэ сэлэнг мөрнөөр дамжиж бас Орос улбаны улстай ингээд усан замын тээврийн үйл ажиллагаа явагдажсэн ийм практик байдаг шүү дээ. Тэгээ бид нэр энэ зүйлдэн зогссон болохоос шүү дээ. Тэгээ энэ үнийг бол ашиглаад бид нэр аялал жуулчлалтайгаа холбоотой мөн энэ гадаад дотоод худалдаагаа өргөжүүлэх чиглэлээр усан замын тээврийг ашиглах ийм зайлшгүй шаардлага бол байгаа. Энд бол тээврийн зардал маш бага байдаг. Усан замын тээвэр бол тэгээ мөн нэг удаагийн тээвэрлэлтээр хэмжээний хашаа тээвэрлж болдог ийм давуу талууд бол бий. Тийм учраас бид нэр энэнийг л хөгжүүлэх шаардлагатай. За энэ чиглэлээр манайх дотооддоо бол дотоодынхаа болгосон хүчнийг 2 дахь 3 дахь орнуудад бэлтгэсэн одоо болгосон хүчнүүд өөртөө бэлтгээд гаргацсан шүү дээ. Далайчингууд байна. Өнөөдөр далайд гараад одоо ингээд Америк, Африк ингээд Азийн орнуудаар ингээд сонгоцсон дээр үйл сонгоцсон дээр ажиллаж байгаа юм болгосон хүчингүүд манай байна одоо. Тийм учраас энэ болгосон хүчнийхээ хүчинд тулгуурлаад бид нар энэ үйл ажиллагааг явуулах шаардлагатай. За түүнээс гадна Сингапур улсад бол Монголын хөлөг онгоцны бүртгэл нэртэй юм компани байгуулад, хамтарсан компани байгуулад бид нэр өөрийнхөө төрийн талбайг гадны усан онгоцуудад түрээслээд мөн валютын тодорхой хэмжээний орлого олж байгаа ийм үйл ажиллагаа бол бий. Одоо энэ үнийг мөн өргөжүүлэх, шин шатанд гарах зайлшгүй шаардлага бол байгаа. Далайн тээвэрлэлээс бас чамгүй мөнгө төсөлтөд орд юм билээ шүү тий. Тэгж байгаа. Талбайгаад. Бидний дараагийн жилээр хоолон замын асуудал. Хоолон зам гэдэг чинь одоо ер нь яг ямар вэ? Тийм хоолон тээвэр. Хоолон тээвэр гэдэг тийм. За тийм хоолон тээвэр бол одоо тээврийн 5 дахь төрөл гэж яригдж байгаа юм. Тэгэхээр хоолон тээвэр манад энэ чиглэлийн одоо тээвэрлэлт байныг бол бас байна гэж хэлж болно. Тухайлбал юм бол яг гадны улс орнуудад ялангуяа Орос, Америк мэтийн хоолон тээврээр одоо дэлхийд одоо голлох, ноёрхож байгаа энэ улс орнууд бол их хүчлэн байгалинхий болон нефт бүтээгдэхүүнийг бол алсын зайд их хэмжээгээр тээвэрлэдэг л дээ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр байна. За Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг сэлэнг мөрнөөс цэвэр усаар одоо хоолон тээврээр буюу одоо турваагаар ус татаад 65 км шүү дээ. Эрдэнэт сэлэнг мөрний хооронд бол. Тэг ингээ одоо өнөөдөр одоо 30 гаруй жил ингээ ажиллаж байна. Тэгэхээр сэлэнг мөрнөөс 65 км ийм турваа татаад Эрдэнэт үйлдвэрийг болон Эрдэнэт хотын хөдөлмөрчдийн ахуйн хэрэгцээний усыг бол хангаж байна. Ус татаж. Энийг би яагаад ингээ онцож ярьж байна гэхээр зэрэг одоо Өмнө Говь аймагт одоо 5 толгой төмөр зам ашиглалтанд орох юм бол тэнд 700 хүний ажлын байр бий бол. 700 хүний ажлын байр бий болоод тэнд 700 хүнийг ажилттай амьдралтай гэр орныг байлгахын тулд тэнд зайлшгүй жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх шаардлага бий болно. Одоо энийг Эрдэнэтийн жишээн дээр би яриа л д. Эрдэнэт үйлдвэрийг анх өнөөдөр байгуулж байхдаа өнөөдөр энэ одоо 30 жилийн өмнө байгуулж байхдаа бол яаж исэн гэхээр тэнд уурхайчдын гэр бүлийг одоо ажлын байраар хангахын тулд тэнд хэвсний үйлдвэр байгуулж исэн. Үүнтэй адилхан одоо төмөр замчдын ар гэрийг ажилттай амьдралтай цалин одоо орлоготой байлгахын тулд Өмнө Говьт жижиг дунд үйлдвэр байгуулах зүйсний шаардлага гарч байгаа юм л да. Тэгвэл тэр жижиг дунд үйлдвэр байгуулахын тулд усны асуудал энэ төрөнд шаарддаг. Тийм учраас Хэрлэн голоос Өмнө Говь руу эсвэл Сэлэнг мөрнөөс Өмнө Говь руу юм хоолоогоор тэр усыг татах энэ зайлшгүй шаардлага гарч байгаа юм л да. Тэгэхээр энийг судалгааны ажлыг бол хийгээд эхэлсэн байгаа. За Сэлэнг мөрнөөс бол 800 орчим километр, Хэрлэн гэвэл 600 гаруй километр тийм усыг татаж Өмнө Говь руу усыг хүргэх энэ судалгааны ажлыг хийж байгаа. Ингэснээрээ бол тэнд бол усны хэрэгцээг шийдснээр бол босод жижиг дунд үйлдвэр
болон босод одоо асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж ингэж үзэж байгаа юм л да. Энэ хоолойн тээврийн асуудал чинь маш чухал юм биш үү те? Ер чухал нь бол асуудал. одоо усгүй ус гадаргын ус багассан Говийн аймгууд руу, Бороо аймгууд руу одоо ус хоолоогоор бол бас татах боломж нөөц байна. Тэгэхээр ч л одоо ус байна гэдэг бол амьдрал бий болоод байна шүү дээ. Тийм. Энэ хоолойн тээврээр зөвхөн ингээд шингэн бүтээгдэхүүн тээвэрлэг гэж бас ойлгож бас болохгүй. Энэ нүүрсийг тухайлах бол хоолоогоор устай хамтран шахдаг ийм одоо тээвэрлэг байна дэлхийд. Технологи байна. За одоо үр тариаг мөн ялгыг хоолоогоор шахацдаг. Бензин шатхуу зараад авахгүй, машин зөөгөөд авахгүй тийм. Тийм боломж байна. Эдийн засгийн даваа гарц байгаа юм байна. Тэгэхээр дараагийн том чиглэл бол одоо яхахгүй замын асуудал дээр очино. Өнөөдөр одоо ургац сураалт хаяанд тулцсан. Тэгэхээр Хөсөөд аж хөнгөн үйлдвэрийн яамнаас танаа яамд ургацын чиглэлийн замгүүрүүдийг засч өгөөч гэсэн тийм санал ирүүлсэн гэж би сонслоо. Тэгээ энэ ажил эхэлж байгаа юу? Ямар шаттай байна? За тийм. Тэгэхээр сүүлийн 4-5 жил ургацын замыг бол огт засаагүй. Сүүлийн 4-5 жилд. За энэ жилийн байгаль цагуурийн энэ аятаа таатай нөхцөл манай бас ариун ургац сурах ийм ургацын баланс гарсан байгаа. Үүнтэй уялдаад бид ургацын замыг энэ жил засахын зүйтэй гэж үзээд ургацын замын ажил бол одоо эд явагдаж байгаа засварын ажил. Тэгээ энэ ургац сураалт одоо яг эхлэхээс өмнө энэ замыг бүрэн дуусгаж болно гэж ойлгож болно. Бид нар мөнгө төрийн асуудлыг шийдсэн байгаа. Тэгэхээр автомын асуудлуудаар өнөөдөр яг аймагуудаар холбогдсон. Гэхдээ замгүүрийн засварууд дээр хөрөнгө мөнгөний асуудал нь ямар байгаа юм бол салбарын яам одоо энэ 5 чиглэлдээ бодлого авч явахад яг өнөөдөр тулгамж байгаа ямар асуудал байна? За тулгамдж байгаа асуудал бол олон байна. Тийм яг зам засвар арчилгаа замын одоо барилгын ажил дээр бол одоо манай засгийн газар ямар бодлого барьж ажиллах вэ гэхлээр зэрэг зам буюу энэ дид бүтцийг бол арилжааны өндөр хувийн хүүтэй зээлээр байж огт болохгүй. Ерөөс энэ улс орны эдийн засгийг доройтуулсан нэг үндсэн шалтгаан бол ердөө энэ. Үндсэн шалтгаануудын нэг. Олон шалтгаан бий л дээ. Тухайлх юм бол одоо Хөгжлийн банкны зээлээр 570 тэрбум төгрөгөөр одоо өнгөрсөн одоо жилүүдэд зам барьчлаа шүү дээ. Энд чинь одоо зөвхөн хувь хүний амьдрал дээр одоо харьцуулж хэлэх юм бол хувь хүн банкнаас өндөр хувийн хүүтэй зээл аваад тэгээ гэр орондоо их засвар хийгээд одоо шинэ тавилга аваад тавьцантай яг адилхан гэж баг хэлж болохоор. Яа зам барина гэдэг бол нэг ард иргэдэд бол мэдээж хэрэгтэй бол онц хэрэгтэй маш хэрэгтэй. Гэхдээ ямар их үүсвэрээр тэр замыг барих вэ гэдэг асуудал гол эндэл байгаа юм. Тэгэхээр хамгийн одоо баг хүүтэй хөгжлийн одоо зээлүүд эсвэл хөнгөлттэй боцолтгоо цуцамж гэдэг юм уу. Иймэрхүү хөрөнгөөр энэ хөрөнгө мөнгө шаардсан энэ төслүүдийг буюу энэ замуудыг барих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр миний одоо бодож байгаа нэг бодлого бол бид нэр эх жил бол энэ 21 аймгийнхаа төвийг нийслэл хоттой хатуу уучлалтай авцамаар барих энэ ажлыг дуусгана. Өнөөдрийн байдлаар 6 аймгийн нийслэл хоттой хатуу уучлалтай авцамаар холбогддог байгаа. Энэ үнийг бол бид 20 он гэд барьж холбож дуусгана. За өнөөдрийн байдлаар бол хятадын хөнгөлөлттэй зээл болон Азийн хөгжлийн банкны зээлээр хэд хэдэн төслүүд хэрэгжиж байна. За тухайлах юм бол улаастай тосон цэнгэлийн зам, тосон цэнгэлээс захирын зам. За энэ нисхийн одоо зам энийг манайхан өндөр хурдны зам гэж ярьдаг. Энэ бол өндөр хурдны зам биш, нэгдүгээр зэргийн зам байгаа. Энэ замууд л одоо хэрэгжээд явж байгаа. Тэгээд эх хонд бол ашиглалтанд орох юм байна. Тэгээд за зам арчилгаа гэдэг бол маш чухал ажил байдаг. Замыг бол барьж болно. Гэтэ барихтаа бол технологийн дагуу, стандартын дагуу чанартай барих хэрэгтэй. Тэнд нэг хяналт тавьдаг зөвлөгөө өгдөг компаниуд гэж байдаг. За мэргэжлийн хяналтын байгууллагад хяналт тавьж яадаг улсын байцаагч нар байдаг. Эднэрийн хариуцлагыг дээшлүүлэх асуудал үнэхээр байгаа юм гэдгийг бол би сая энэ ажлаа аваад танилцах явцад бол ийм сэтгэл төрсөн. Зам арчилтын нэгтгэлүүд гэ зам арчилтын компаниуд одоо орон нутгуудад байдаг шүү дээ. Тэд нар бол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд нар үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар яг зам арчилгаан дээр бол өнгөрсөн онд бол 55 тэрбум төгрөгийг бид нар манай яамнаас улсын төсөө тусгуулахаар санал болгоод 8 тэрбум бол батлагдсан. За 8 тэрбум төгрөг бол ингээд хуваарлагдаад дуусаад одоо марчилгааныхаа ажлыг бол хийсэн. За одоо энэ 16 оны төсвийн тодтолд бид нар 12 тэрбум төгрөгийн санал одоо тэрбум төгрөгийг зам марчилгаан дээр тавиулахаар ингээд санал батлагдах юм төлөвтэй байна. Одоо бол хилцэгдэж байна л да. Ийм зам марчилгааг бол чанар стандартын дагуу зайлшгүй хийх шаардлагатай. Ингээд нэг нь барьцсан замаа бол тэрийг удаан ашиглахын тулд
тэр тордлого, арчилгаа бол зайлшгүй шаардлагатай. Тэгин замын хэмжээ нэмэгдэж байгаа тохиолдолд, уртын хэмжээ нэмэгдэж байгаа тохиолдолд тэрийгээ дагаад арчилгааны зардал өсөх ёстой юм л да. Ярээ арчлахгүй ингээд орчих юм бол зам чинь тэгэл эдлэгэнтэй тэгэл эвдэрнэ шүү дээ. Тэгэхээр энэ эвдэрлийг бас ойлгох хэрэгтэй. Чинь хоёр янзын эвдэрл үүсээд байгаа. За нэгдүгээр бол мэдээж хэрэг одоо механик гэмтэл гадны. Өөрөөр хэлэх юм бол их даацын машинууд энүүгээр яваад замыг эвдэж байна. Орон нутгийн замууд бол өнөөдөр нэгдүгээр зэргийн, хоёрдугаар зэргийн өндөр чанартай стандартаар баригдахгүй байгаа. Гуравдугаар зэргийн стандартаар зэрэглээр баригдаж байгаа юм замууд байхгүй юу? Тэгэхээр гуравдугаар зэрэглийн зам дээгүүр явах ачааны автомашины даац гэж юм байна. Энэ даацыг хэтрүүлээд их даацын машинууд явж байгаагаас болоод зам их хэмжээгээр эвдэрж байгаа. Тийм учраас ингээд хяналтын одоо цэгүүд одоо манайхан довчоогч хэлдэг шүү дээ пост. Энүүнийг одоо эрс нэмэгдүүлэх зүйн ёсны шаардлага үүнтэй уялдаад бас гарч байгаа. Автомашины тээврийн хэрэгслийг бүтгэлийг одоо захимжуулах, энийг бүгдийг одоо онлайн болгох, дээрээс нь машины хөдөлгөөнийг одоо хянах юм зүйн ёсны шаардлага байж байна. Өнөөдөр улсын хэмжээнд гэхэд ерөөсөө нэг 16-7 ширхэг л хяналтын цэгүүд шүү дээ. Хяналтын пост. Хяналтын пост байхгүйгээсээ болоод осол аваар гардаг. Хөдөлгөөний хурдыг хэтрүүлдэг. Согтуу жолооч нар одоо хөдөлгөөнд оролцох иймэрхүү юм зөндөө байдаг. Тийм учраас энийг бид зайлшгүй шийдэх ёстой асуудал энийг учраас таны сайн асуусан тулгымдсан асуудал нэг бол мөн. Тийм учраас улс орон даяар замын цагдаагийн газартай яриад 58 одоо хяналтын цэгийг байгуулахаар бид нэр тохироод энэ ажилдаа бол орчод ажиллаж байна. Бид түр ургацын замаа яриад өнгөрлөөд яг өнөөдөр нөгөө хөрөнгө санхүүгийн хувьд бол одоо ургацын замуудын яхад санхүүгийг яаж шийдэх вэ? За энийг улсын төсөвт нэгдүгээр суулгацсан байсан. За хоёрдугаарт өчигдөр улсын онцгой комисс суралцсан. Улсын онцгой комиссаас бас өгсөн үүрэг даалгаврын дагуу одоо эвдэрсэн зам, гүүр, хоолойнуудыг засах юм үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу бол энэ ургац сураалтаас өмнө эдгээр замуудыг бол засаж бүрэн тусгана. Олон жил засаагүй үлдсэн замууд дээр бол хөрөнгө нэлээд шаарддаг байх. Тэгэхээр эдийн засаг бол нэлээд хүндхэн байна. Тийм. Тэгэхээр эдийн засаг мэдээж хүнд байгаа. Тийм учраас бид өөрийнхөө бас дотоод нөөц бололцоогоо ашиглаад энэ замыг л ургацын тээврийг, ургац сураалтыг бол богино хугацаанд төрөн шуурга тээвэрлэхэд замын саатал гарахгүйгээр бид нэр зохион байгуулах бүх бололцоогоо ажиллаад ажиллаж байна. За одоо эх оны төсөв бол намраас яриад эхэлнэ. Тэгээ эх оны одоо зам тээврийн хөгжлийн бүтцийн гол хараалж байгаа гол одоо чиглэлүүд юу вэ? Та нэг ганцаархаа өгүүлбэрт багтааж хэлбэр. За тэгэхээр манай автоеврийн салбар дээр тулгамдж байгаа зорилтуудыг би сая ингээд товчхон ингээд танд хэлчихлээ. Тэгэхээр бид нэр бол энэ мөрөг хөтөлбөрт орсон асуудлаа шийдэхин тулд нэгдүгээр энэ үлдэж байгаа энэ 6 аймгаа нийслэл хатуучилттай авцмаар холбохын тулд бол бид нэр энэ асуудлыг бол одоо хөндөнд. Гэтэ энэ бол төсвийн хөрөнгөөр бол шийдэхгүй. За улсын төсөв суулгах асуудал бол мэдээж хэрэг бид нэр энэ цайны хилдэг 58 хяналтын цэгийг орон нутагт одоо бий болох хэрэгтэй. Үүнээс бол одоо шинээр байгуулах нь 40 орчим байна. Тийм байна. Одоо бол 16 байгаа шүү. Одоо бол 16 байж байгаа. За тэгээд энэ тээврийн хэрэгслийн бүртгэлийг одоо сайжруулах. Өнөөдөр одоо түгээмэл байгааны үзэгдэл бол нөгөө дугаарын хязгаарлалттай болсноос хойш хүмүүс одоо дугаараа сольдог. Хөдөлгөөнд оролцдог. Номероо сольдог. Энэ бол чөлөөтэй байна. Хоёрдугаарт энэ бүртгэл бас их замбраагүйс улсын дугаарыг давхардуулдаг. Энэ давхардуулдаг асуудлыг бол одоо эцэслэхгүй бол одоо нэг дугаарыг хоёр хүнд өгчдөг. Дээрээс нь одоо энэ дугаарын одоо тооны хойноос хөөсөл тоо гэдэг маань одоо дугаарын одоо ижил дугаарч гэдэг юм азийн тооч гэдэг юм уу энэнийг одоо бид нэр ер нь зэгцлээд энэ дуудлага худалдаанд оруулах энэ хэлбэр орноо. За дээрээс нь бид нэр энэ тээврийн хэрэгслийн гэрчилгээг одоо боловсронгуулах. Өөрөөр хэлбэл гадны орнууд ямар туршлага хэрэгжиж байгаа нөхлөөр ямар туршлагыг одоо бид нэвтрүүлж болох вэ гэхээр зэрэг автомашиных нь номертой зургийг аваад техникийн гэрчлэгэнд авсарчдаг. Өөрөөр хэлбэл техникийн гэрчлэгээ маань машиныхаа зурагтай байдаг байхгүй юу. Тэгээд машины дугаарыг лацддаг. Лацаад тэр хөдөлж болдог. Иймэрхүү одоо арга хэмжээнүүдийг бол аавна. За дээрэс нь бол одоо манай агаарын тээвэр дээр бол нэлээд онцгой анхаарч хөрөнгө одоо төсөв суулгах энэ асуудлыг бид нэр төсвийн татгалзлын хүрээнд л асуудлыг шийднэ гэж бодож байгаа. За баярлалаа. Бид ярилцсан хугацаа өндөрлсөн байна. Энэ удаагийн зочны цаг нэвтрүүлэгт зам тээврийн хөгжлийн сайд Ганбат оролцлоо.